Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгээр гарааны алтан дүрэн буюу зарчмуудын талаар бол танилцуулна. Гарааны 3 үндсэн зарчим бий. Оюуны аюулгүй байдал, төвийн төлөө тоглох, хөнгөн боднуудаа хөллүүлэх гэсэн зарчмууд байгаа. Энэ 3 зарчим нь ер нь бол хоорондоо холбогддог. Хэрв төвөө авчих юм бол одоо ноёны аюулгүй байдал хангагдаад ирдэг. Хэрвээ ноёны аюулгүй байдал хангагдаад ирвэл одоо аюулгүй болчих юм бол боднуудаа бол тайван гарах боломжтой болж ирнэ. Боддоо хөллүүлээд ноёноо аюулгүй байралд аваачвал төвийн төлөө бол дараа тоглох боломж бол гарч ирнэ. Тэгэхээр одоо энэ 3 үндсэн зарчмыг одоо 1 2 3 гээд дараалал нь хэрэгжүүлэхэд байхгүй. Одоо бас 3 2 1 2 1 3 ч юм уу тиймэрхүү байдлаар бол бас тоглож болж байгаа. Бүгдээрээ Тополов Иванчук гээд 2007 онд дэх майстрын үүрэг дээр энэ зарчмын талаар бол үзье. Үндсэн зарчмаас гадна туслах зарчмууд гэж бол байгаа. Гараан дээр хит эрт одоо бэрсээ битгий гарга. Нэг бодороо битгий олон нү. Идэвхтэй одоо битгий сойл зэрэг бол дүрмүүд бий. Хар бэрсээ гаргаж байгаа гэсэндээ бол ямар нэгэн ажилтайгаа болохоор буруутгах юм бол байхгүй. Цагаан болвол 1 2 3 гээд энэ бодол нүүжиж байна. Хэрвээ ийшээ солих юм бол идэвхтэй одоо битгий сойл гээд дүрмэнд харшилна. Тэгэд одоо C3 дээр одоо бэрс C2-ыг хамгаалах юм бол D4 морин сул болоод ирж байгаа. Хар бол шууд төв рүүгээ бол тоглож байна. Эндээс цагаанаас бол нэг жоох илүү тэмээ хэвтрэг байна. Тийм үнэлгээтэй байсан чинь одоо гараан дээр сул хүүгээ битгий нүвэ. Тэр дүрмийг бол ингээ харшилж байна. Одоо тэгэхээр нэгдээд C7 шалаатай. Тэгэхээр одоо хүчээр идүүлэхийг хүссэн байна. Ийдсэн. Морь гарсан. Хар бол энэ шалаанаас бол айхгүй байна тий. Төвөө авцсан. Ноён хөдөлсөнсөндөө цагаан довтлох бодвол байхгүй. Хараас бол ингээд 3 үндсэн зарчмаа баримтлаад ноёны аюулгүй байдлаа хангацсан. Боднуудаа хөллүүлсэн. Бас төвөө авцсан байна. Тэгэхээр хар бол байрлалын давуутай болсон байна гэсэн. Цагаанаас одоо ноёны аюулгүй байдлаа хангаад өгөн сэлгээд одоо C4-ийн хүүг одоо сүүлд нь олж идэх гэж тоглох хэрэгтэй байсан юм дээр. Бэрсээ гаргаад одоо бурууч эхэлсэн. Төв задарсан байгаа болохоор ноён руу довтлуулахад бүр амар болоод ирж байгаа. Одоо хараас тэмээ D7 зэрэг одоо нүүдэл хийх юм бол A4-гээд дараагийн нүд сэлгээд асуудалгүй болоод ирж байгаа. G5 гэсэн бол хүчтэй нүүдэл байгаа. Одоо тэмээ E6 ээж бэрсийг нөгөөд бэрс D3 ухах юм бол D8 гээд довтлчихж байгаа. Морь D6 гээд өлгцсөн байсан морио хөдлөвлөө. Бэрс рүү темпллээ. Бодоо гаргаад авсан. Бэрс D3. Хэрвээ ийшээ дарах юм бол B7 ээж шинэ. Одоо идэвхтэй байгаа морийг бол нэг одоо хараа солих хэрэгтэй тий. Гарааны зарчмаар бол идэвхтэй байгаа бодоо битгий сойл гэдэг байсан бол хараас тэр ингээ хүчээр илгэчих чинь E4-гээ. Солилоо. Бэрс рүү нь бол дахиад темплчиж байгаа. Харын бол бүх тоглолтод орцсон. Ингэнгүүтэл нь одоо энд байгаа морийг бол энэ ноён руу довтлно. Орлоо. Ингээд бүх боломж нь бол хар бүрдсэн байна тий. Бэрс нь гарцсан. Тэмээ сайн байрлал. Тэрийг шугамдсан. Энэ тэрийг жоох юм ихгүй байна. Цагааны дараагийн нүүдэл B4-гээд одоо хэрэг бэрс хөдлөх юм бол D4 морин суул гээд. Тэгээд бодсон байсан чинь гинтийн нүүдэл гараад ирж байгаа. Одоо цагааны ингээд бодны хөлгөө дуусгаагүй ашиглаад шууд тактикийн санаагаар бол илүү болчихж байна. Довтлож байгаа талын бэрсийг солих хэрэгтэй гэдэг. Цагаан бол тэрний дагуу солих гэж бодсон. Хар бол солихгүй. Эндээс хойш бол тэгээ 2700-тай шатарчин алдах ёсгүй.
За харийн санаа бол тэрэг E4, за тэмээ G4, бирс G2 гэх мэт тиймэрхүү заналууд байна. За тэрнээс тэрэг E1 гэж хамгаалсан чинь ингээд модны сетгт орчиж байгаа. Идэх юм болвол дуулаад, оронгуутал нь шалаад, оронгуутал нь ингээд хязгаарлаа мадалж байгаа. Ноёныг төвд ингээд мадалж байна. За дараачийн үүрэг болвол Качашвили Наранжа гэдэг 2200-тай 2600-тай 2 шатарчны өрөг байгаа. Хараас нь Качашвили гэдэг их мастер 2600-тай. За C4 англи гараа. За цагаан болвол ингээ төвөө өгч чинь. Оронгуутал нь ингээд задлаад хэдэнгүүтэл нь за бирсээ дахиад хараас гараад ирлээ. Нөгөө гараан дээр бирсээ хэтэрхий ирч битгий гарга гэдэг байдаг тий. Гэтэ яг гараанаасаа шалтгаалаад одоо туслах зарчмуудыг одоо өөрсдийнхөө ойлгож болно гэсэн үг. Одоо зарим нөхцөл тэр туслах зарчмыг дагаад зөв болвол зарим нөхцөлд болвол зөрчих байдлаар одоо төвийн хөдлөө ч юм уу тоглож болдог байх нэ гэж ойлгож болно. Гэхдээ одоо гурван үндсэн зарчмаа аль болох баримтлах хэрэгтэй. За цагаанаас бол ингээ хүүн тоглолтыг бол хийгээд байна. За гарааны туслах зарчим дээр одоо илүү тийм хэрэггүй хүний нүүдлээс зайлсхий гэсэн байдаг. За цагаан энэ дээр юу алдсан байна вэ гэвэл одоо нөгөө идэвхтэйсэн морио идэвхгүй мориноос нь солилцож байгаа байхгүй. Одоо морио 1 2 гэж гаргаснаа өөр очоо солигч. За одоо дахиад боднуудаа гаргаад сэлгээд ер нь болох юм дээр ингээд бирсний нүүдлээ дахиад хийчихэж байгаа. За яг цагаанаас бол байрлаа хамгаалах арга байна. За ингээд нүүсэн чинь орсон. За B2 дээр. За байрлал хараасаа нэг жоохон илүү бараг л тэнцүү байрлал. Одоо цагаанаас энэ ноёны аюулгүй байрлалаа хангахын тулд бодоо гаргаад сэлгэх хэрэгтэй. Тэгсэн одоо дахиад нөгөө нэг хэрэггүй хүний нүүдлээс зайлсхийгээ тэргээ зөрчиж байгаа. Идлээ. За түрнгүүтэл нь дахиад ингээд тэргүй хүний нүүдлээс зайлсхийгээ тэр дөрмийн харшаад. За хараас бол ингээд төвөө авцсан ноёны аюулгүй байдал бодоо өлүүлсэн. Харын гараа бол гоё дуусч байна. За цагаанаас бол бодоо өлүүлээд сэлгэхэд цагааны гараас дуусч байна. За тэгсэн ингээд дахиад бирсний тоглолтоор хийгээд эхэлсэн. Тэгэхээр энэ хүүхд тоохгүй шууд ингээд ноёны чигүүрл бол ноён руу тоглоод эхэлж байгаа. Бирс оронгуут нь одоо сэлгүүлэхгүй. Морь тавилаа. За бирс байдлаа. За энэ морь яачууд 1 2 3 гэж очсноо өөрөө гээ солихоор яваад очоо солино. За тэмээрүүнд товтлсон. За харын одоо аюул занал юу байна вэ? За тэмээрүү нэг товтлж байна. 2 бирс G4 гэдэг энэ E2 дээр модны сетиг үүсгэж байгаа. За цагаан боловг нь ингээд тэргээр хамгаалаад бирсээ болвол тийм сул гоё хөдөлгөөнтэй байлгаж юмар байна. За хэрэг тавих юм бол бирс G4 тавиад ер нь муудчихж байгаа. Одоо тэмээ F1 хамгаалахаар нь орлоо. F2-ын хүн дээр. За тэгэхээр эндээс бирсээ нэг хамгаалсан. Одоо гол байна. За ингэнгүүтэл нь за бирс F5 гэдэг. F2-ын хүн дээр тоглолтыг бол үзүүлж байна. За H3 гээд хамгаалсан энэ морины орог. За тэгэхээр морь болвол ингээд энэ хоёр цагаан буудлаар нь бол тоглолтыг явуулж байна. Бирс орох гингүүтэл тэргөө товтлоо. E5 дээр дахиад зохиотой. Бирс буцаа тавилаа. За ингээд ерөнхийдөө бол тоглолт дуусч байгаамаа. Цагааны ноён төвөөсөө бол хөдөлж чадсангүй. За D2 шийдээд хэрвээ ноёнгоороо идэх юм бол шалаад бирсийг аваа идэж чинь. За бирсээр идэнгүүтэл энэ шалаад ингээд бодыг авчиж байгаа. За бодлоо байрлаас 2600 дэх мастер бол.
алдахааргүй байгаа. За энэ бичлэгээ бол одоо Францаас одоо яг боддоо хөлөөлөх зарчмыг одоо аягүй зөрж байгаа. Гэхдээ одоо төв нь аюулгүй болохоор ер нь болоод байгаа гэсэн үг. За тэр жишээг үзчихээ дуусгая. За орчин үеийн онол бол ингээд компьютерийн тусламжтай одоо иймэрхүү хөгжингүү хөө яг гарааны зарчим баригдах гэхээсээ илүү тийм тооцоон дээр суурилсан байдлаар бол явагдаж байгаа. За энэ байрлалыг ерөнхийдөө бол хараад авч болно. Цагааны ноён сэлгээд одоо боднуудаагаа хөллүүлсэн байна. Гэхдээ төвөө авч чадаагүй байна тий. За харын дөрвөн хөнгөн бод бол дөрвөлээ байранд байна. Гарсан. Бис харангуутал нь А6 гээд. Хүүний хэрэггүй нүүдлээс зайсан гэсэн чинь захын хүүгээ одоо нүүчих жоо. Ноёнгоос хэлгээгүй, тэмээ гараагүй. Бирс нь одоо ямар сонирч газар байрлаад байгаа. Гэхдээ санаа нь бол B5-ын дараагийг бол хамгаалаад за энэ дээр нь бол хариу үйл үзүүлэх гэж байгаа. За ингээд тараас бол тэнцвэрээ авчиж байна гэсэн үг. За тэгэхээр гарааны 3 үндсэн зарчим болвол одоо ялчгүй тийм дагаж мөрдөх хэрэгтэй. Гэхдээ одоо туслах зарчмуудаа бол одоо ямар гараа тоглож байгаагаа шалтгаалаад сайн судлах хэрэгтэй. Тэрнийхээ дараа одоо танаа өрсөлдөгч тэр гараан дээрх туслах зарчмуудыг зөрчих үед нь одоо ашиглах байлаа. Эсвэл бол одоо хамгаалж байгаа тал нь бол туслах зарчмуудаараа одоо энэ нүүдлийн дараа энэ зарчмаа даган ч юм уу тийм байдлаар бол бэлтгэл сайн байгаа. За энэ хүрээд бичлэгээ дуусгая.